За сайн байцгаана уу? Мэдлэг түгээж мэрэгжлийн хүн цэнийг танилцуулах зорилготой Edcast подкастын дараагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр бид нар бол дэлхийн топ 500 их сургуульд суралцж буй 50-ны одоо эрүүл мэндийн чиглэлээр топ 5 их сургуулийн нэгд яг бие онгойхын чиглэлээр доктор хамгаалж буй үлзий жаргалтай ярилцахад бэлэн боллоо. Тэгээд үлзий жаргалаа урилга хүлээж аваад ингээ ярилцах жаад маш их баярлалаа. За. За 50-нд амьдрал хэр байна да? Ямар байна? Амар халуун байна. Одоо чи наа чи 100 болж байгаа юм. 100 тий? Энд одоо өвлөө байна. Тэгээ жоон сэрүүхэн байна. Нэг сэрүүхэн хэд вэ? 18-аас 22 яваа. Нэмэх 18-аас 22 ба. Өвөл. Гой. Энд чи хасаг 30 хүрч байна да. Харин тийм юм бүтэн байна шүү. Яг энэ нөгөө далайтай ойр байдаг болохоор ер нь жоохон сэрүүхэн талтай. Энэ бүтэн жиндүү сэрүүх гэх юм. Тийм нэг далаа нэг чиглэг уур амьсгалтай болохоор хийдэг байх ялчгүй тий. За. Одоо яг доктор сурж байгаа болохоор би эхлээд нөгөө юунаас эхлэе гэж бодож байна. Яг бакалавр магистрт өмнөх сурч исэн чиглэл байгаа шүү дээ. Хоёлаа тэр чиглэлийнхаа талаар яг ямар чиглэлээр нь сурч исэн бакалавр бол магистрт энэ талаар хоёлаа нэг товч яриагаа эхлүүл явуулчих зүгээр юм болов. За намайг үлзий жаргал гэдэг. Тэгээд би анхны их сургуулийг 2017 онд төсөв. 2018 оноос 20 оны хооронд магистраа Тайваны Kaohsiung Medical University-д төгссөн. Тэгэхээр Kaohsiung Medical University-д болохоор яг immunology, microbiology департаментээр хариалагдаад ер нь бол стомегaloviruсын халдвар дээр ажилласан. Тэгээд 1 жил гаруй assistant хийж байгаа. Тэгээд доктортой ер нь бол apply хийгээд орсон. Одоо чи China Medical одоо China Medical University докторийн зэрэг хамгаалж байгаа. 50-нд ингээд одоо докторт сурахад ер нь хэр юм бэ? 50-нд докторуудын нэг өдрийн амьдрал ямар хөө хэмнэлтэд өнгөрчдөг вэ? Ер нь бол өглөө бид нар чинь яг нэг 8-аас эхлээл орой нэг 7-8 хүртэл ажилладаг. Тэгээд өдрийн нэг цайны цаг 1 цаг гаруй байдаг. Тэгээд ер нь бол нөгөө vet lab-ад ажилладаг болохоор ер нь бол 24/7. Яг эсүүд дээр хавтрын эсүүд дээр ажиллана, эмчилгээнд дээр ажиллана. Тийм болохоор нөгөө эсүүдэд take care хийн. Тэгээд урьд гэх юм бол эмчилгээгээ хийнэ. Тэгээд амьтны судалгаа хийн, амьтан дээр хаалгаа хийн, тэрийг одоо хянана. Тэгээд тэрэн дээрээс үр дүнгээ авах юм хавдруудаа одоо цуглуулж авах ч юм те. Тийм хүмүүс хийдэг болохоор ер нь ингээд лабдаа бол ингээд амьдэрдэг. 24/7. Нэг манай үлзий жаргалч болохоор яг хавдрын чиглэлээр судалгаа хийдэг. Тэгээ одоогийн судалгаанууд ч гэсэн яг орчин үеийн гой судалгаанууд төр ингээ явж байгаа юм билий те. Яг тэр тухай би ингээ хаашаа гоё юмнууд ярина. Танаа China Medical гэдэг их сургууль байгаа шүү дээ. Энд чинь 50-ны бас эрүүл мэндийн чиглэлээс топ 5 их сургуулиуд юм бол нэг те. Дэлхийд ч өндөр рангтай 500 дотор байдаг. Энэ сургуулийнхаа талаар бас яриач. Ямар хуу давуу талтай юм бэ? Техник, тоног төхөөрөмж, лаборатори гэдэг. Чи өмнө Монголд бас эрүүл мэндийн чиглэлээр ингээ сурч байсан хоорондын ялгаа юу ажиглагдаж байна? За Монголтай харьцуулах юм бол тоног төхөөрөмж, эмчнэр болон багш нарын ур чадвар, тэгээд мэдээлэл авч байгаа байдал ер нь бол шал өөр. Тэгээд сул ер нь ингээд Тайваныг бусад орнуудтай харьцуулах юм бол тоног төхөөрөмжийн хувьд нэлээд advanced төвшөнд хөгжсөн. Манай сургуулийн лаб бол Тайванд BCL лабораа ер нь бол анхны лабыг ер нь 2021 оноос хойш хөгжүүлээд ирсэн. Тэгээд энд болохоор BCL lab маань өөрөө нөгөө collaborated ажилдаг, нөгөө Японтай collaboration ажилдаг, Америкийн Texas их сургуультай ажилдаг учраас олон оюутнуудыг ингээд нөгөө exchange-ээр явуулдаг. Тэгээд collaboration хийж ажилдаг тийм. Тэгэхээр нөгөө оюутнуудын өрсөлдөх чадвар өндөр. Тэгээд сурах бааз аюул сайтай байдаг. Тэгэхээр ихэнх багш нар нь Америкт нөгөө доктор хамгаалаад ирсэн. Тэндээ ингээ удаан хугацаагаар ажиллаж байгаа нөгөө төршлөг хөндлөлөд ирсэн учраас хэлний бэрхшээл юу нь бол байдаггүй гадаад оюутнууд авахд. Тийм болохоор энэ нэгт аюул тийм давуу тал болж байгаа. Хоёр дахь юм бол улсаас өгж байгаа санхүүжилт аюул сайтай. Тэгээд профессорууд нас грант аюул сайн авдаг. Тэгэхээр сүүлийн үеийн нарийн судалгаануудыг одоо өндөр impact factorтай ч юм уу, nature ч юм уу, sales ч юм уу тийм амар олон одоо тийм нөгөө юун дээр publish ер нь бол хэвлүүлдэг судалгаануудаа. Тийм болохоор жил болгон бид нөгөө амар олон улсын конференцуудыг зохион байгуулад тэгээд олон нөгөө Нобелийн шагнал авсан эрдэмтдүүдэд урьж оролцуулдаг. Тэгэхээр яах вэ гэхээр нөгөө нэгт энэчнээс ингээд оюутнууд мотивашн авч ийн, профессор санаа авч ийн. Тэгээд
энэ дээр яадаг вэ гэхээр надад нэг тал нь айгуу давуу тал санагдсан. Яа тэгэхээр ингээд Монголд хэрвээ одоо би байсан бол ингээд гадаадаас ингэж одоо өндөр impact factor үүстэй журналуудад хэвлүүлж байгаа тийм мундаг сайенсуудыг авчирж ураад инженерийн тэр одоо нөгөө medical science-аар одоо сурч байгаа хүмүүс нөгөө motivation бол амар тийм гоё байх болов гэж бодсон. Тэгэхээр Монгол хэвээр тийм бааж байдаг ба шүү дээ. Тэгэхээр тэрнээс бас айгүй санаа аваад одоо жишээ нь ингээд би ингээд нэг конференц суужаалаа би нэг юм санаа олж байгаа байхгүй юу. Одоо энэ одоо профессор чинь ямар гоё одоо юу гэдэг вэ санаа гаргасан юм бэ те. Одоо иммун эмчилгээг ингэж хийсэн чинь би ингэж хийж болох юм байна гэдэг санаа олонгуудаа би ингээд амар олон пейперүүд уншаад энийг би хэрэгжүүлэх боломжтой юм гэдэг профессортай хэлэнгүүт профессор манаач өстой гоё санаад хойлоо энийг хэрэгжүүлээд үзье ихний туршилтаа хийгээд үзье гэдэг ч юм уу те. Профессорнаас амар нээлттэй одоо шин санааг ингээд дэмжиж өгдөг. Одоо жишээ нь Монголд бол хэрвээ би нэг санаа олоод нэг чимэлчиж одоо юу яриад байна одоо баажтай байхгүй наа ч юм бол одоо хийх боломжгүй юм байна гих байсан байх. Яа тэгэхээр уус тэрийг ингээд бүлэн зөвшөөрөөд эсвэл тэрийг ойлгох одоо нөхцөл айгүй ховор гэх юм хаагтмал байдаг. Тэр энэ зэрэгээр оюутнууд аюул сайн дэмждэг. Одоо ингээд жишээ нь профессор маань яадаг вэ гэхээр би бас нэг амар азтай яа гэхээр аюул сайн профессортай уулзсан. Тэгэхээр ингээд ингэж шилдэг. Одоо чи ингээд алдаа гаргалаа гэж бодъё. Тэгэл ингээд зарим хүмүүс их нууд штэ. Яагаад гэвэл ингээд айгаад байна. Би профессортай хэлбэ. Гээд ингээд нууж мууж штэ. Манай профессор болохоор чи алдаа гаргаж болно. Одоо чи ингээд анхны антибиотик чи ингээд алдаа гарснаас бол үссэн штэ. Анх ингээд лабораторид цонхоо онгойлгосон чинь тэр мөөгөн зэрэг одоо тэр одоо юу яаж байгаа байхгүй тэр мөөгөн зэрэг устгах тийм антибиотик гараад ирсэн. Тэр ингээд нөгөө туршилтаар ингээд батлагдаад гараад ирсэн. Яа нөгөө туршилт хийж байгаа цонхоо онгойлгосон чинь нөгөө туршилтны фейлсэн ингээд бодсон чи эсэргээрээ шал өөр одоо химийн молекулыг тодорхойлсон. Тийм болохоор чи ч гэсэн тийм санаа болж болно шүү дээ. Яагаад ч болохгүй гэж. Ингээд оюутнууд амар сайн дэмждэг. Тэр нь бас айгүй тийм хүмүүс амар мотивашн өгдөг. Тэгэхээр гаач гэсэн хүн алдаанаас суралцаад явдаг болохоос алдаанаас айх хэрэггүй гэдэг бас ингээд амар ойлгож байгаа. Яалтчгүй тэгээд дэлхийн топ 500 багтж байгаа их сургуулиуд гэдэг бол ялч өөр төвшөндөл байж байгаа. Нэгдүгээрт нөгөө 50 чинь яг эрүүл мэндийн үйлчилгээ тэр систем даатгал чиглэлээр бол дэлхийд тэргүүлж байгаа орн шүү дээ. Ер нь бол топ 5 тэр байнга ордог тий. Тэгээд их сургуулиуд руугаа тийм грант буюу нөгөө нэг санхүүжил аягүй их олгох юм байна. Тэ Монголоос нэг ялгаатай тал нь. Тэгээд тэр нөгөө нэг чи сая хэлсэн аягүй энэ тэндээс Нобелийн шагнал магнал хүртсэн эмчнэр авч ирээд лекцэн тэр уншуудаад ингэ явна гэдэг чинь та нар ч гэсэн гоё шүү дээ тий. Яа би бас ингэж явбал ийм амжилтанд хүрэх боломжтой юм байна. Надад бас сэтгэл найдвар байна шүү гэдэг ч юм уу тий. Тэгээ нөгөө exchange гэдэг ярьжсэн Америк хаашаа шиглээ те. Энэ чиглэлээс оюутнуудаа явуулдаггүй судалгаа энэ төр хийлгээ тухайн сургууль. Өрсөлдөөн ихтэй. Одоо бид нэг богино хугацаагаар болдог урт хугацаагаар 14-өөс 6 сарын хугацаанд ер нь оюутнуудаа явуулдаг. Японд л болохоор 3 жилээр. За. Үлцэг үйл явж ирсэн үү? Бид нар бол би болохоор Японд руу Америк руу явж исэн. Тэгээд хувийн болон яг нөгөө судалгааны чиглэлээр нөгөө Швейцар руу явсан. Тийм. Тэр ингээ боломжууд амар өндөр. Тэгээд ингэдэг одоо чинь би ингээд нэг паблиш хийлүүллээ. Тэгээд би тэрийг ингээд дэлхийд ингээд таниулмаар нь штэ. Тэнгүүд ингээд дэлхийн хаана одоо ямар конференц болж байна. Одоо тэр манай салбарт гэсэн үг штэ. Одоо biomedical science ч юм уу, bioengineering ч юм уу тэр чиглэлээр ямар конференц болж байна. Тэрийг судалж үзээд ингээд материалаа өгөж явуулна. Тэгээд материалаа өгөөж тэнцвэрийн одоо таны энэ чинь бидний одоо шалгуурт нийцж байгаа гэгээд одоо жишээ нь би Америк руу одоо нэг одоо манай одоо департаментийн нийгэмлэгээс одоо зохион байгуулж байгаа тийм одоо конференц байх юм бол ингээд сабмит өглөө шүү дээ. Тэгээ миний юм тэмцэлээ гэх юм бол сургууль 80% даадаг. Янз юм. Тэгээ чи үлдэлт 20% дагаад конференц юм лээ. Яаж процесс нь яаж явагддаг вэ гэхээр сургууль одоо хэрэг гадагшаа хүүхдүүд явуулж ийн тэр судалгааг хэрэг одоо олон улсын пейперт хэвлүүлж ийн тэрүүгээр сургуулийн ранг төсөж идэг. Тийм болохоор ингээд оюутнуудыг аягүй сайн дэмжиж өгдөг. Тэгээд эхний ээлжинд гэхдээ бид нөр өөрсдөө хувьсаа зарлаа гаргадаг. Өгөө тэгээд нэг юм invoice цуглуулж авдаг шүү дээ одоо баримтууд. Тэрийг ирээд нөгөө сургуультай apply хийчихсэн. Тэгээд сургууль ингээд 80% хүртэл cover хийдэг. Зарим нь 60% хүртэл cover хийдэг. Гэхдээ нөгөө судалгааныхаа тэр конференцийн одоо нөгөө чанар байна. Ямар одоо том конференц явж гинөө, жижиг конференц явж гинөө. Тэгээд энэ хүний бүтээл нь яг ямар юм. Тэгээд одоо миний хийж байгаа бүтээл тэр одоо үнэлэгдэхүйц хэмжээ юм уу? Тэрнээс шалтгаалаад бас хувьд догддог. Гэхдээ ер нь бол дээдлийн 80% авах боломжтой, доотлол нь 40%. Энэ их сургуулиуч яг нөгөө талдаа энэ судалгааны ажиллаараа л өрсөлдөд байгаа шүү дээ. Ер нь бол ранкинг тий.
сайн судалгаа, сайн оюутнууд сайн судалгаа гаргаж ивэл ранкинг ингээ өсөд. Би ингээ анзаараад тахлаар одоо ашууст ингээ багшилж байгаа багш нар багшлахын хажуугаар давхар нэг эмнэлэгт ажиллаад ч юм ингээ давхар юм хийдэг штэ. Тавианы профессоруудын хувьд ямар хөө байдیں۔ Тийм байхгүй. Зөвхөн судалгаа л гэсэн бол судалгаандаа л төвлөрөх үү? Тийм. Судалгаандаа төвлөрнө. Мэдээж одоо ингээд бүр одоо манай хаш 20 30 прожект ингээд нэг дор авчаад бүгднэр нь яах вэ гэл дедлайн болчиход тахад дедлайн авахгүй. Тэгэл ингээд хойшлуулаад байдаг байхгүй юу? Энэ болохоор тийм байхгүй. Дор яг энэ надад ашигтай юм уу? Нэгт энэ надад ашигтай юм уу? Энэ надад өгөөж өгөх юм уу? Тэгээд би энийг яг цагтаа хийж чадах юм уу? Би энэ судалгаан дээр хувь нэмрээ оруулж чадах юм уу гэдгийг үндснээс юм бол тэр судалгаанд орж байгаа байхгүй юу? Тэгээд яг л дедлайн ямар вэ? Тэрэндээ л юм хийж дуусгадаг. Тэгэл яг за би энэ ондоо л юм одоо энэ туршилтаас ийм үр дүн аваад би одоо энэ одоо судалгаанд ингэж одоо гүнээр паблиш хийя гэх юм бол тэгэл яг л тэр цагтаа л байдаг. Мэдээж одоо энэ одоо манай шиг part time хийхгүйгээр яадаг вэ гэхээр collaboration work гэдэг. Гэтэ тэнцэнээсээ тэр хүн мэдээж ашиг авна. Тэр нь бол ингээд зөвлөх байдлаар. Тийм байдлаар ашиглах гэсэн. Яг тийм юм бол байхгүй. Хуулиараа ч гэсэн тэр нөгөө нэг одоо сургуульд хариалж байгаа бол өөр сургуульд хариалаад үнсэн ажилтнаар ажиллах боломж байхгүй. Бас өөр эмнэлэг энтерд ч ажиллах боломж юм. Тийм хязгаарлагдмал юм биш үү тэгвэл те. Хүмүүсийн хувьд ер нь бас нөгөө этикийн асуудал байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг бас санхүүжилт нь яг юм уу цалин өндөр болохоор тийм ажил хийх. Харин гол асуудал нь тийм санхүү дээр очиж ер нь бүх зүйл чинь тэн дээр очиж уягдаад байна шүү дээ. Тийм ер нь бол яг тийм байгаа байхгүй. Мэдлэгийг үнэлж байгаа газар хүн байна. Тэгээд санхүүжилт сайн байх юм бол тэр хүн ерөөсөө татвартай ажиллаж байгаа байхгүй. Тэгээд нөгөө энгийн цалин нь бол ер нь хамгийн бага одоо шинэ одоо инженер шүү дээ. Шинэ инженер болвол 200 мянган эндийг хэр нэг 25 сая орчим. Тийм багтаа хамгийн бага шүү. Хамгийн дөнгөж эхэлж байгаа тий. Эхэлж байгаа тийм одоо шинэ одоо freshman. Ингээд инженер шугаал нь инженер. Гэхдээ нөгөө юу нэг профессорууд одоо сургуулийн зүгээр одоо судлааж байгаа профессорууд бол мэдээж инженераасаа баг цалинтай байна. Инженераасаа баг цалинтай нэг дунджаар нэг 16 сая орчим. Тэгээд грантаас ашиглалаад инженераасаа мэдээж нэмэгдэл авдаг. Гэхдээ дундаж цалин 16 сая. Яг Тайван хэдийч нөгөө өндөр хөгжилтөө тэгээ бүх юм айгүй гоё байгаа ч гэсэн 16 сая гэдэг чинь сартаа авч байгаа гэдэг шангалттай одоо амьдралаа зохицуулаад бусад зүйлдээ ингээд анхаарах хэмжээний мөнгө болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр санаа зовдгуул юм байна л да. Тийм тэгээд нөгөө одоо болов ингээд Тайван өртөг ер нь бас багтай одоо харьцуулах юм бол өртөг банк тэгээд амьдралын чанар аюул сайтай амьдрахад хүүхдийн сургуульд тэгээд орчин тэг хоол хүнс, жимс ногоо тэг бүх юм нь одоо хүн амьдрахад боломжийн. Тэгээ дээрэс нь эрүүл мэндийн даатгал дэлхийд нэгт ордог. Эрүүл мэндийн даатгалаар 80% хөнгөлдөг. Тийм. Тэгэхээр айгуу тийм амьдрахад боломжтой орон. Энэ шиг надад санагдаад бус орнуудтай ингээ харьцуулаад явж байгаа. Би бас нөгөө Японд бас нөгөө судлаачаар ажиллаж исэн жил гаруй. Тэг ингээ харьцуулаад харахаар Японд нөгөө стресс ихтэй. Тэгээд нөгөө цалин бага. Тэгээд нөгөө цалин бага учраас заавал part time job юм. Тэгэхээр яг 100% бас нөгөө судалгааны ажилдаа фокус хийж байна. Зүг. Одоо чи нөгөө судалгааны ажил хийж байгаа тэр профессоруудын доор бас ингээд нөгөө assistant байдлаар ингээд ажиллах боломж бас үүсдэг баг тий. Тодорхой хэмжээний нөгөө төслүүд дээр нь ажиллаад тодорхой хэмжээний цалин аваад ингээд явдаг тий. Тэгж байгаа юм. Тийм. Одоо би болохоор China Medical University-гийн нөгөө hospital research assistant-аар ажилладаг. Давхар доктор хамгаалж байгаа гэсэн. Тэгэхээр ер нь бол юу гэдэг нөгөө грантаас ашиглалт нь гэхдээ минимум цалин нь гэх юм бол дунджаар бол нэг 65 мянган эндих нэг 7-8 сая төгрөгийн цалин сарын. Болж шүү дээ тий. Дунджаар гэж явж байгаа юм хэрэг. Дунджаар тийм тэгээд тэр нэмэгдэж хасагдана гэсэн. Тэгээд дээрэс нь нөгөө юу гэдэг энэ сургуулийн одоо нөгөө scholarship-лүүд руу apply хийх боломжууд амар өндөр байдаг. Амар олон нөгөө судлаачдыг дэмжсэн, оюутнуудыг дэмжсэн тийм scholarship-ууд байдаг. Тэгээд тийш apply хийгээд нэмэлт орлого олох боломжтой байсан. Одоо чи сургууль дээр ингээд сургуультай scholarship тэтгэлэг аваад сурч штэ. Тэнгүүтээ тэрний хажуугаар бас дэмжсэн тийм нэмэлт тэтгэлгүүд байдаг гэсэн үг. Эрүүл мэндийн чиглэл. Одоо жишээ нь хэрвээ одоо ингэдэй нөгөө усаас одоо тэтгэлэг авсан хүмүүс штэ. Тий. Усаас тэтгэлэг авсан хүүхдүүд бол
бусад тэтгэлэг рүү аюу аплай боломж байдаг. За. Сургууль бол боломжтой. Сургууль бол боломжтой байдаг. Тэгээд дээрэс нь нөгөө олон улсын байгууллагууд байдаг байхгүй. Олон улсын байгууллагууд тухайн оюутныг дэмжиж өгдөг. Тийм одоо материалаа сайн өгөх юм бол материалаа бүрдүүлээд өгөх юм бол авах боломж өндөртэй. Хэрвээ чиний материал сайн байгаад, CV чинь сайн байгаад тэгээд олон пейперүүд хийлүүлсэн ч юм уу эсвэл нөгөө юу гэдүүлээ нөгөө сайн дурын ажил хийж байгаа. Тэд нар чинь амар шалгууруулалт болоод тэгээд CV чи strong байх юм бол ер нь бол аюу сайн scholarship авдаг. Тэгээд бас нэг хэлэх юм бол нөгөө олон төрлийн нөгөө competition болдог. Анахаа тэгээд нөгөө шагналын сан амар өндөртэй учраас хүмүүс хөгжин дээрэс нь бас ингэ шагнал авах боломжтой. Юм амар хайдаг. Нэгтгэр чирэн бүх зүйл санхүүдээр профессорууд нь аягүй сайн цалин хүсэлтөө байх юм бол судалгааны ажлынхаа чанарт анхаарч чинь. Тэгээд нэмэлтээр засгийн газраас янз бүрийн грантууд аваад эхлэхээр доор байгаа оюутнуудад тодорхой хэмжээний цалин өгөөд тухайн оюутнууд нь ч гэсэн тодорхой хэмжээнд амьдралаа авч явах боломжтой болоод дахиад судалгааны ажлынх нь нэр хүнд чанар нэмэгдээд шүү дээ. Тэгэхээр амар тийм гоё систем тогтолцоо байгаад байгаа байхгүй юу? Анх би нөгөө Тайванд ирчихэл яагаад хүмүүс амар мөнгө ирээд идэв юм болоо гэж боддог байсан. Одоо жишээ нь ингээл наацхийн энгийн нэг 50 хүнтэй уулзаад байнга мөнгө ирээд идэг байхгүй юу? Тэгээд тэр нь яг ингээд суур ингээд боловсрал байгаад байгаа байхгүй яг мөнгө төгсөн нэг юм байна. Одоо жишээ нь ингээд нэг одоо доллар бол $1 доллар. Тэр бол мөнгө гэж гэдэг үгнээс ханддаг. Тийм болохоор ингээд бүх юм ярьсан ч одоо энэ бол тэдэн төгрөг, энэ бол яг тэдэн төгрөг гэж ярьдаг тийм болцсон байж магадгүй ингээд байнга ингээд яриад байгаа. Угаасаа яг хүмүүс мөнгөний талаар янз бүрийн бодолтой байдаг ч гэсэн цаана мөнгө гэдэг чинь бидний амьдралын чанарт нөлөөлж байгаа зүйл юм чинь. Тэгээд 50 хүмүүс өөрсдийнхөө чадвар цагаа юунд зарцуулах вэ гэдэг үнэлж штэ. Үнэлж сурдаг болцсон байгааг илэрлэл байгаа байхгүй. Тэгээд чи яалтчгүй it's okay гэдэг зүйл. За окей. Үлцгийн хувьд болохоор ингээд доктортой ингээд судалгааны ажлаа хийгээд давхар янз бүрийн төслүүд дээр ажиллаа явж байгаа. Тэгээд нөгөө олон улсын эрдэм шинжилгээний өгүүлэл ялангуяа танаас сургууль дээрээс том тийм эрдэм шинжилгээний уралдаан тэмцээнүүд болд юм билээ шүү дээ. Би чинээс CV-нээс харж байгаа нэг 2-3 том юун дээр төрүүлсэн байсан. Нэг нь болохоор Golden Brain гэдэг нэг байсан. Тэгээ нөгөөх нь болохоор Elite Doctoral Student Award Competition гэдэг. Энэ миний судалснаар энэ хоёр бол одоо танаас сургуулийн хамгийн одоо өндөр зэрэглэлийн судалгааны урлаа тэмцээнүүд гэж ойлгосон тийм. Чи энэ хоёрын хадлаар нэг багцлаад нэг яриад ч тийм. Ямар судалгаа дэвшүүлээд үр дүн ямар гараад мэдээ зөвхөн чи биш олон улсаас наач суралцж байгаас зөндөл олон оюутнууд судалгааны ажиллаа өгөөд өрсөлдөж байгаа шүү дээ. Тэгээд юу илүү байсан болохоор ингээд төрүүлээд шагналууд авсан бэ. Эхлээд болохоор Golden Brain болохоор энэ багаараа ордог тэмцээн байхгүй. За. Багийн тэмцээн. Тэгээд энэ яадаг вэ гэхээр нэг 200-300 тим ороод 200-300 тим одоо баг ороод 50-ны хэмжээнд шүү дээ тийм. Тэгээд ороод тэнгүүтээ нэг баг 3 гишүүн тий. Тэгээд багийн гишүүдээс нэг нь бол заавалчгүй ярина. Одоо судалгааныхаа ажлыг танилцуулна. Тэгэхээр энэ амар олон баг орж болохоор 5 минут л. 5 минутанд өөрийгөө илэрхийлээд багийнхаа одоо судалгааныхаа ажлыг хүмүүст ойлгохоор яриад тэгээд 2 минут discussion. Тэгээд яг л минутанд амжих хэрэгтэй. Минутнаас илүү авч байгаа тийм одоо багууд eliminated болчихж байгаа. Тийм. Тэгээд хэр сайн одоо нөгөө хариулж гин, асуултанд хэр сайн хариулж гин, хэр сайн одоо өөрийн судалгааны ажлыг мэдж гин. Тэгээд хүмүүст хэрхэн хүргэж гин. Skill одоо ярих speaking skill хэр байна гэдгийг хардаг. Тэгээд нөгөө олон улс одоо нөгөө international competition гэхгүй. Тийм болохоор бүгд англиар ярьж. Тэгээд хэр одоо цэвэр одоо хүнд ойлгохоор ярьж байна. Тийм. Тэрээс ашиглалт ярьдаг. Тэгээд энэ дээр болохоор би нөгөө US-д би нэг 2023 онд ирсэн баха. Тэгээд энэ дээр болохоор миний яг нөгөө докторийн судалгааны сэдв яг дундаа орж исэн гэсэн. Тэгээд дундаа орж исэн. Тэгээд яг ерөнхийд би нэг юм хит одоо нэг үр дүнгууд аваад эхэлсэн байсан. За энэ юу нь болохоор судалгаа юм байна шүү гэдгээ авчирсан. Тэгээд яг тэр нөгөө би болохоор өндөрчний хавдар дээр ажиллаж байсан тухай үед өндөрчний хавдрын нөгөө сүүлийн одоо сүүлийн шатанд онцлогдсон өндөрчний хавдар дээр шинэ одоо имчилгээг нэвтрүүлж
юу яасан туршилт хийсэн. Тэгээд тэр маань амжилттай болсон. Тэгээд тэр нь одоо нөгөө шин санааг дэмжиж ерөнхийдөө бол дэмжигдсэн. Тэгээд тэр юу компетишн төрүүлсэн. Elite doctoral competition болохоор бүх ер нь бол ингээд доктор оюутнууд оролцдог. Нийт шатанд бол ингээд нэг 300-аас 400 орчим ингээд оюутнууд ингээд материалаа өгдөг. Тэгээд материалаа өгөнгүүтээ эхлээд нөгөө абстрактаа сабмит хийж байгаа шүү дээ. Тэгээд абстрактыг гараад энэ судалгаа одоо ер нь бол ингээд ирээдүйтэй судалгаа юм байна гэдэг тэнцэнээс ингээд 150 одоо 150 оюутнуудыг авдаг ихний шатанда. Тэгээд энэ одоо компетишн 6 сар үргэлжилдэг баг. Тийм. Тийм олон үе шаттай явт юм уу те? Тийм. Энэ ингээ 3 үе шаттай явагддаг. Эхнийх нь болохоор ингээд судалгааныхаа абстрактыг явуулаад тэгээд энэ судалгаа цааш ирээдүйтэй юм уу ямар хөө юм гэдгээ ингээд ерөнхий явуулсан. Тэгээд дээрэс нь багшийн recommendation хийдэг байхгүй. Тэгээд тэр ингээ шалгарч байгаа бол дараа нь болохоор poster presentation гэдэг. Тэгээд тэр нь болохоор ингээд дараа нь би чам руу нөгөө юугээ явуулна зургнуудаа хэрэгжиж юм даа. Тэгээд тэр болохоор ингээд competition-д ороод одоо ингээд 20-30 одоо профессорууд ингээд тэр пострууд ингээд явна гэсэн шалгаад тэгээд each профессор ингээд нэг одоо асуулт асуув. За. Тэгээд асуултанд нь ингээд хариулах хэрэгтэй. Тэгээд эхлээд нөгөө яг poster presentation болохоор өөрийнхөө ингээд судалгааныхаа ажлууд ингээд ярина. Тэнгүүд профессор чинь зогсоол за надаа ийм question энэ яагаад юм бэ? Энийг яагаад ингэж хэрэгжилж байгаа юм бэ? Энд чинь тийм биш үү? Чи яагаад энэ сэдвийг хатсан юм бэ? Яагаад ийм имжлэгийг хэрэгжилсэн? Яагаад ийм химадраг хэрэгжилсэн? Яагаад энэ жагуудыг ингэж хооронд нь комбинашн хийцэн? Яагаад наахаа ингээд ийм санаа гаргаж авсан ч гэдэг юм те. Тэгээд ингээд механизм руугаа ороод ингээд нөгөө туршлагатай профессорууд болохоор тэгээд асан. Шүүсийг шахдаг гэдэг шиг бүх талаас нь асуусан юм. Тийм бүх талаас нь асан. Тэгэл тэд нар энэ чеклист те. Чеклистээс ингээд тэр чинь ингээд нэг профессорын санаа одоо ингээд биш ахгүй юу? Одоо ингээд тэр одоо ингээд 20-30 профессорууд бүгд аваад ингээд чек хийгээл энэ постэр ямар хөө яг стандартын дагуу хийсэн юм уу? Бүх сэдвээ багтаасан юм уу? Яг ерөнхий яаж хэлдэг дандаа өгнүүд бичсэн юм уу? Энэ судалгаа тэгээд үр дүнгээ яаж гаргаж авсан? Ямар метод хэрэгжилсэн те? Тэгээд энийг одоо энэ үр дүн авчаад тэрийг яаж одоо хүмүүст хүргэж байгаа. Тэгээд тиймэрхүү юмуд ингээд харж байгаа. Тэгээд ингээд чеклистээ бүгд ингээд чеклист хийгээд тэгээд тэр нөгөө шалгаруулалт нь амар олон хүн болохоор тэр нь ингээд 6 сар болж байгаа. Тэгээд эхний үе давангууд нэг сар мар хүлээдэг ч юм уу. Тэгээд хүлээсний дараа хариултаа авна штэ. Тэгээд хариултаа авангуудаа дараагийн шатанда oral presentation. Тэгээд oral presentation болохоор 10 минут яг яриад 3 минут юу discussion асуулт хариулт гэсэн. Тэгээд тэрэндээ хариулаад бас л яг ер нь бол одоо адилхан шалгууртай гэсэн. Яг өөрийнхөө судалгааны ажлыг хэр мэдж чинь, хэр бусдад одоо түгээж чадчихин. Тэгээд ярианы скил нь хэр байна. Тэгээд тэрийг одоо тэр нь бас айгу бас нөгөө одоо шалгуурын нэг одоо өөрийнхөө судалгааны ажлыг ярьж чинь юм чадахгүй. Тэгээд хүмүүст хүргэж ийн хүрхгүй. Яг богино хугацаанд өөрийнхөө ямиг шууд хүмүүс ойлгохоор байна уу? Хүмүүс яг эхний 3 одоо ингээд одоо энэ судалгаагаар юм байдаг байхгүй. 1.5 минутанд л хүн ингээд attention хийдэг байгаа байхгүй. Бусад юу ингээд юм ингээд сатарч идэг. Яг тэр 1.5 минутанд чи яг өөр дээр татаж авах хэрэгтэй хүмүүсийг. Яг өөр дээр point хэлбэл энэ чинь нэг ийм санаа юм байна шүү гэдэг юм гаргаж өгнө гэсэн үг байхгүй. Тэгэл дараа нь болохоор ингээд Q&A тэгээд асуулт хариулт болдог. Тэгээд тэр хүн мэдж гин үү мэдлийг шалгаж байна. Тэгээд ийм шалгуураад ингээд аваад тэгээд тэн дээр би болохоор 1-р байранд орсон. Тэгээд эннийх нь бас нөгөө даваа тал нь амар мотивашн гэсэн юу гэхээр ингээд амар нэр хүндтэй болохоор ингээд профессор ч гэсэн ингээд манай оюутан чи юм штэ гэдэг юм байна. Хоёрдугаар бас би ч бас өөр би ч бас ингээд олон улсын оюутнуудын хэмжээнд би ч бас ингээд төв байгаа юм биш үү гэдгийг бодоод аваад ингээд мотивашн авч байгаа. Тэгээд сургуулиас тэрийг нэлээд юу яадаг мөнгө шагнал өгдөг. Тэгээд тэр нь болохоор нэг 10 сая төгрөг. Амар өндөр юм байна. Нэрэл өндөр юм байна те. Тэр нь 1-р байр нь ингээд 10 сая орчим, 2-р байр нь болохоор 5 сая орчим. Тэгээд юу н 3-р байр нь болохоор сая гаруй монголоор нэг сая 500 орчим юм уу. Тэгэхээр чи ингээд нөгөө нэг нэр хүндтэй ингээд судалгааны ажлуудын уралдаан тэмцээнүүдэд төрүүлэхээр нөгөө талтай профессорууд одоо чамтай хамтарч ажиллах аягүй дуртай болчих те. Чи сургууль дотор танигдж байгаа гэсэн үг. Тэгээд янз бүрийн нөгөө нэг судалгааны ажлын нэмэлтээр сэдвүүд гаргаж иргээд буцаад ингээ харьцахчихсан амар болдог баг те. Өмнө нь Монгол оюутан нэр нь тэгдэг баг. Монгол оюутан нэр нь энэ тэмцээнд төрүүлжсэн тохиолдол байхгүй баг те. Байхгүй манай сургуульд чинь одоогоор яг 3 оюутан сурж байгаа. Тэгээд надаас бусдын болохоор нөгөө Chinese medicine-аар сурдаг одоо манайхаар бол уламжлалт. Тийм. Магистр хамгаалж байгаа оюутнууд байгаа. Нэг оюутан байгаа. Тэгээд нэг нь болохоор юу
докторийн оюутан, нэгдүгээр курсын оюутан. Үлзий чи одоо хэддүгээр курс лээ? Одоо би 5 шүү. Төгсөж байгаа юм. Тий, одоо ер нь бол төгссөн судалгааны ажил бол болж байгаа. Докторийн ажил бол ер нь wet lab-д ажиллаж байгаа бол 4-7 жил байдیں۔ Тийм үү. Wet lab гэхээр юу юм бэ? Wet lab гэхээр одоо яг юу юм гэсэн. Туршилт хийн. Тэгээд лабораторид ажиллана гэсэн. Тэгээд dry lab гэхээр ерөөсөө туршилт хийхгүй имплес дата юм уу, бэлэн дата дээр эсвэл дата зохиолч гэж юм. Үнээс одоо questionnaire аваад ч юм уу тиймэрхүү методоор ажилладаг. Тэгээд dry lab болохоор нэг даваа тал нь юм freedom гэдэг. Одоо чи заавал одоо сургууль дээр ирээд заавал хэдэн цаг суустай, хэдэн цаг бай. Надад ингээд заавал харах гэсэн байх үү чи гэрээсээ ч ажиллах бол яагаад тэгэхээр дата гэдэг. Тийм. Dry wet lab бол ер нь бол 7/24 гэсэн. Энэ лабтай ажиллана, туршилтаа хийн, үр дүнгээ авна, цуглуулна. Тэгэл тийм ажил юм гэсэн. Докторийн оюутнууд доошоо нөгөө бакалаврын дүү нартай бас янз бүрийн байдлаар холбогдох хичээл авдаг ч юм уу, юу яа. Заавар зөвлөгөө өгдөг ч юм уу. Нэрэд нэг даваа талтай юм байдаг нэрээ. Тэр наа чи амар гоё санаа юм. Нөгөө хэлье гэж бодож байна. Энэ дэвштэй ингээд их сургууль мөртлөө одоо биднэрт ахлах ангийн оюутнууд байдаг 10 жилийн. За. Тийм. Бид нар тэрийг дэмжиж одоо ахлах ангийн оюутнууд манай дээр судалгаа хийдэг. Бид нар нөгөө яаж байгаа гэхээр одоо хим биологитой сайн ч юм уу тий одоо ингээд цаашдаа одоо анаахын чиглэлээр явах гэж байгаа оюутнууд ингээд юу гэдэг нь шалгуур байт юм лээ. Тэгээд тэр шалгуурыг тэнцсэн бол их сургуулиудад туршилт хийгээд профессор сонгоо явдаг. Ахлах ангиас юу? Тийм. Тэгээд тэд нар бас ийм том компетишнуудад оролцдог. Тэгээд өөрийнхөө хийсэн судалгаагаар тийм болохоор ингээд цаашдаа тэр хүүхдүүд ингээд гадагшаа авч байгаа ч юм уу ингээд карьераа бүгд ингээд нэг төлөвлөгөө гаргацсан байна шүү дээ. Тэгээд тэрийгээ өмнөхийг хүсэж байвал сургуулиуд руу их сургуулиуд руу аплай хийгээд нөгөө профессор сонгоод судалгаа хийгээд. Тэгэхээр манай лабд бол 2 одоо ахлах ангийн оюутан байдаг. Тэгээд бакалаврын оюутнууд байгаа. Бакалаврын 12 оюутнууд байдаг. Тэгээд дээрэс нь магистрийн одоогор бол нэг 3 оюутан байгаа. Тэгээд докторийн 5 оюутан. Наач аюу гоё юм биш үү? Үнэхээр л одоо 11 12 дугаар ангиас эрүүл мэндийн чиглэлээс орох гэж байгаа бол улсаас нь тодорхой хэмжээний шалгуурыг нь тавиад тэнцхийн бод өргөжлүүлээд тэр их сургуулиуд руу лаб очоод лабораторид нь ажиллаад тий. Үлзий болохоор яг доктороо био анагаахын чиглэлээр хамгаалж байгаа тий. Био анагаах биоинженерийн чиглэлээр ерөнхийдөө олонний судалгааны чиглэл явж байгаа. Тэгэхээр яг хөсөлсөн мэргэжлэр төгсөж юм гэсэн. Тэгвэл хоёлаа энийг нэг тус нь тайлбарлаад ямар мэргэжлэнтэй тэгээд нэгтгэхлээр юу гардгийг энэ талаас нь зөвлөгөө biomedical гэхээр ер нь бол life science руугаа төгөл одоо юу нарийнсан гэсэн. Өвчний механизм болон түүний эмчилгээ, түүний рүү чиглэсэн эмчилгээ болон нөгөө механизмыг судлах гэсэн. Bioengineering гэхээр medical device юм уу? Яг технологи тал руугаа гэсэн. Тийм болохоор энэ хоёрын комбинашн хийчихээр шинэ одоо технологиг creative хийчих юм бол biomedical science руугаа өргүүлээд combination treatment хийх боломжийг юу нь бол олгож байгаа гэсэн. Нэг талдаа чи нөгөө бие ангаах чиглэлээрээ тухайн өвчин яаж үүсэж байгаа юу болоод байгаа гэдгээр нарийн судалж мэдчихэд за тэгвэл энэ өвчнийг ангаахын тулд технологиг хэрхэн нэвтрүүлж болох вэ гэдэг талаас нь янз бүрийн технологи бүтээгээд тэр технологиороо дамжуулаад нөгөө гаргаж авсан бие ангаахын чиглэлээр гаргаж авсан арга тухайн өвчин одоо өвчин эмгэгт ангаахад яаж хүргэх вэ гэдгийг шийдвэрлээд шүү дээ. Цогцоор нь. Тийм. Ер нь бол ерөнхийд нь бол тийм юм тий. За одоо тэгвэл шинэ авах юм бол одоо жишээ нь одоо ингээд бид нэг 20 30 жил одоо жишээ нь миний салбарт явах юм бол одоо хавдар байна заяа. Тэгэхээр энэ дээр яах вэ гэхээр хавдрын эмчилгээнд дээр хэрэгжилж байгаа хэдэн эмүүд байна л да. Одоо нэлээдэн төрлийн эмүүд байгаа тэр нэг 20-30 жилийн үеэс ашигласан. Тэгээ зарим хүмүүс ингээд нөгөө эсвэртэй болцсон эмчилгээ байхгүй. Тэгмэл bioengineering чиглэлээр юу гаргаж авах вэ гэхээр bioengineering чиглэлээр тэр одоо юм биш үү? Им маань яагаад одоо тэр юу эсвэртэй болцсон юм? Тэр нэг одоо чинь ингээ им уулаа гэж бодъё л та. Им уулаа ходоод нь очлоо тэр маань ингээ задарлаа, цусаар явлаа. Ингээ хүргэлээ тэр тухайн газраа хүргэлээ. Тэгэхээр тэр им ингээ бүх биеэр тархаж байгаа хгүй. Яагаад тэгэхээр цусаар ингээ явж байгаа учраас. Тийм. Тэр ингээ тийм дагаа эрүүл одоо эрүүл эсүүд бүгдийг нь устгаж байгаа. Тэгээд дээрээс нь тэр тархлаа чадамжийг ингээ угаачих юм. Тэгэхээр
bioengineering чиглэлээр яах вэ гэхээр тэрийг одоо ингээд capsulate хийгээд одоо тэр имийг capsulate хийгээд nano particle ашиглаад ч юм уу nano medicine ашиглаад тэрийг ингээд capsulate хийгээд яг тэр яг special юмдаа л одоо задардаг. Одоо монголчлаад тийм. Одоо чинь ингээд нэг хавдар байна. Тэр хавдрыг л очиж таниад устгадаг. Яг хөө эрүүл мэндийн чиглэл одоо би нөгөө нэг мэрэгжлийн бус хэллэгээр тайлбарлах юм бол нэг юм хайрцагт хийгээд ууд юм уу яа гэм мэдхгүй тэгэнгүүт нэг хайрцагт хийгээд хайрцагт ийм уужиг гэж төсөөлөө тэгэнгүүт ходоотонд ороод задрахгүйгээр тий бусад эд эрэхт нь эд эст нөлөөлөхгүй яг зөвхөн нөгөө очих хөстэй газар очиод задардаг гэж ойлгож штэ тэгээд хөвийг нэмэгдүүлдэг. Тэр бол ингээд зүгээр нэг өсөнд бол тэр хавдар дээр очиод бүх юм тийм бай. Ингээд энгийнэл тайлбарлах юм бол чиний судалгаач гэсэн яг энэ тал руу тий. Тийм миний судалгаас яг энэ тал. Аялал хавдар чиглэлээрээ судалгаа хийж байгаа болохоор би яг судалгаа руу орохоос өмнө төрүүлээд хэдий юм асууч гэж бодож байна. Яг хавдар гэд байгаа яг юу юм бэ те? Яагаад үүсээд байгаа? Хоёул энэ талаар нь яг судлаачийн үүднээс тайлбарлаа. Улаан хүчин зүйл ер нь бол нөлөөлж байгаа нийгэм байна тий. Тэгээд нөгөө тухайн орчин байна, хүний лайфстайл байна. Тэгээд mutation амар олон ингээ mutation үүсэж байгаа. Тэр нь ингээд орчны нөлөө болон хувь хүний нөлөөнөөс үүсэж байгаа зүйлүүд байгаа даахгүй. Тэгээд одоо ингээд агаарын бохирдол байна. Тэгээд маш олон хүчин зүйлүүд нөлөөлж байгаа учраас хавдар гэдэг зүйл ингээд ихсээд байгаа. Тэгээд дээрэс нь юу гэхээр технологи нэмэгдсэн учраас биднээс эрт detection хийгээд таниад байгаа. Хэрвээ дээр үед одоо ингээд мэдээж хавдар байсан тэр бол ингээд шууд гарч ирээл хүн одоо ингээд хүний нэг шууд гараад ирсэн зүйл биш. Эртээр үед байсан. Гэтэ бид нэр тэрийг уншилж чадаагүй л явж ирсэнээс биш тэрийг хавдар гэдэг мэдэхгүй л яваад байсан. Яг гадаад хүчин зүйлээс гадна эн чинь нөгөө биеийн дотоод яг эсийн түвшинд явагдаад байгаа зүйл гэж ойлгож байгаа хавдар гэдэг бол тийм. Чиний түрүүн хэлснээр нөгөө мутац үүсээд гэдэг чинь яг тэр эсийн түвшинд юу болоод байгаа. Тийм. За тэрийг одоо яаж тайлбарлах вэ? Жишээлбэл одоо байх ёстой нөгөө нэг эрүүл эс чинь тодорхой хэмжээний хуваагдаад яад төлжд юм уу яад ингэ явж явах ёстой байтал хавдрын эс болохоор яг тэр шинж чанар хуваагдлын тэр нь зогсонгууд арай өөр шинж чанартай болоод хувирчд юм уу тэгэнгүүт. За би ингэж тайлбарлал зүгээр юм. Одоо ингээд хавдрын эс чинь яаж ийна гэхээр ингээд одоо лимитгүйгээр өсөд үржиж гэсэн үг байна. Хавдар маань яадаг вэ гэхээр одоо ер нь хоёр төрөл байдیں۔ Ингээ cold tumor, hot tumor гэдэг байна. Тэгээд тэрний яаж үнэ гэхээр дархлааны системээс ингээд хайт хийчихээр хүмүүний эрүүл эс тэрийг ингэж таних одоо дархлааны эсүүд маань тэрийг таньдаггүй. Нэг устгах ёстой эсүүд нь танихгүй. Ингээ хүнийхтэй одоо эрүүл эстэй төстэй тийм гадаргуугийн өрөг байхаар энэ чинь манай тал юм биш тэгээд манай одоо хавдрын эсүүд маань устгахгүй гэсэн үг байна. Тэгэхээр тэр ингээд хавдрын эс одоо ингээд дархлааны эсэд танихдаггүй байна л гэдэг чинь тэр хавдрын эс тэр хэмжээгээр ингээд томорно гэсэн. Тийм болохоор ер нь ихний шатнд ерөөсөө таних боломж байдаггүй. Ер нь хүн ямар ч зөвөр байхгүйгээр явж байгаад гинт ингээд хожуу үедээ онцлогдчихдаг. Тийм. Тэгэхээр ингээд нөгөө хавдрын эс маань нэгт тийм олон гадаргуугийн ургууд байна. Тэр нь болохоор яг энгийн эстэй адилхан мөртлөө хавдрын эс байж байгаа гэх юм уу. Тэгэхээр яг тэрний гадаргуугийн ургыг таньсан одоо эмчилгээнүүдийг л ер нь бол биоангаах чиглэлээр чинь гаргаж авч эмчилгээ хийж байгаа. Тэгэхээр хавдрын эсийг устгадаг нөгөө зүйлд нь бас эс буюу дархлааны эс гэдэг юм яригдээд штэ. Тэгэхээр чиний судалгаа энэ тал руугаа штэ. Тэнгүүд хоёлаа нөгөө нэг эхний нэг судалгаанд дээр нь ярилцъя л да. Чи энэ судалгааны яг гол зорилго нь юу байсан? Тэгээд ямар хөө байдлаар судалгаа хийсэн, үр дүн нь юу болсон гэдэг талаас нь л яриад өгч. Тэгвэл их зүгээр ах гэж бодож байна. Яг нөгөө дархлааны эмчилгээнд зориулсан тийм кальцийн карбонатаар бүрхэгдсэн стин агонист. Би зөв орчуулсан уу сайн мэдэхгүй. Ийм төрлийн судалгаа хийжсэн шүү дээ. Энэ талаараа чи нэг жоохон дэлгэрүүлээд яг гол зүйлүүд ярил. Одоо ингэж байгаа яг кальцийн карбонатаар ингээд бүрхэгдэж байгаа юм гэхээр тэр маань одоо ингээд эмчилгээ хийхээр тэр маань хурдан задарчдаг байхгүй юу? Одоо би чинь инжекшн хийлээ л дээ. Зүгээр энгийн стин агонист гэдэг зүгээр ингээд инжекшн хий. Миний бид оруулдаг. Нөгөө хурдан задарчдаг. За стин агонистаар капсул хийчих юм бол одоо ингээд cover хийчих юм бол тэр маань задарахгүй байж байгаа. Одоо би нэг түрүүний хэлдгээр яг нөгөө тухайн таргетед орчиндөө очингуудаа нөлөөлдөг гэсэн. Тэгэхээр тэр маань яах вэ гэхээр хэмжиж өгдөг интерферон баггүй юу. Тэгэхээр тэр дархлааны эсүүдийг сэдэж өгснөөрөө дархлааны эсүүдийн идэвхийг нэмэгдүүлж өгсөн. Тэгэхээр дархлааны эсүүд маань одоо хавдрын эсийг таниад илүү их хэмжээгээр
тархлааны эсүүд эхлэхээр хавтрисэдэ барьнаа л гэсэн. Барьж Энэ бол ингээд таньж иднэл гэсэн үг үү те. тийм. Энэ шинэ судалгаа юм уу? Ер нь бол ингээд хийгдчихсэн судалгаа юм уу? Өмнө нь. Энэ яг ингээд дэлхийд бол ингээд маш олон судлаач нар хийж байгаа. Одоо ST agonist дээр ажиллаж байгаа олон ийм combination treatment-үүд байдаг. Манайх болохоор tissue engineering чиглэл нэг юун дээр ашигласан байхгүй юу? Үеийн дээр. За. Тийм repair хийгээд тэр үеийн дээр тэгж ашиглаж үзсэн. Тэгээд тэр нь бол ингээд амжилттай болсон. Тэгээд тэр маань яаж яана гэхээр одоо ингээд нэг хөшин настай хүмүүс маань ингээд одоо өвдөгний үе шилжүүлэн суулгах ч юм уу өвдөгний үений шингэн багасаад тэнд ингээд нөгөө одоо бэртэл гэмтэл үүсчдэг. Өвддөг шүү дээ тий. Өвддөг болчих. Тэгээд эрэндээ ингээд тодорхой хэмжээний ингээд дефект үүсчдэг. Тэгээд хэрийг repair хийнгээ тархлааны эсүүдийг нэмэгдүүлээд тийм чиглэлээр асуудал хайсан. Тэгээд тэр маань бас нэлээд гайгүй амжилттай болсон. Одоо тэгэхээр чинь тэр жоохон настай хүмүүс өвдөх юм бол танай энэ судалгааны арга тодорхой хэмжээнд ашиглаад өвдөлтийг нь байхгүй болгоод нөгөө талдаа тийм чинь хоорондон байх эд эсүүд нь байхгүй болсон гэсэн үг шүү дээ. Тэрийг шинээр нөхөн төвжүүлж байгаа гэсэн үг. Тийм. Тэр яг кальцийн карбонатыг болохоор одоо тэр нөгөө ST agonist-ийг ганцхан хавтар дээр биш тэр нөгөө нөхөн сэргийх чиглэлээрээс юу бас ашигладаг. ST agonist бол ганцаараа юу имчилгээний дээр ашиглахгүй байхгүй. За. ST agonist-ийг чинь давхар нөгөө антибиотик ч юм уу targeted therapy-тэй хамтраад ашиглаж байгаа заяо. Targeted therapy-н юу яадаг вэ гэхээр тусгай одоо тэр рецепторыг ч юм уу тэр гадаргуугийн ургийн илгчүүд таньдаг. Одоо хавдрын. Одоо шинэ хавдар маань одоо ингээд янз бүрийн гадаргуугийн ургууд байгаа. Жишээ нь одоо би ингээд хэлээ за энэ ингээд бий бай. Тэгээ үлций гэдэг нэг гадаргуугийн ураг бай. Хавдрын гадаргуугийн ураг. Тэгэхэд одоо тархлааны эс маань яах вэ гэхээр тархлааны эс маань ерөөсөө энд бас нэг үлций нэг гэдэг нэг гадаргуугийн ураг. Тэнгүүд чи энд үлцээ штэ гэдэг ингээд таньчих штэ. Тэгээд энэ чин одоо ингээд хавдрын эс биш юм байна штэ. Энд чи одоо ингээд эрүүл эс юм байна штэ. Тэгээд таньчих одоо ингээд confuse болчихж байгаа байхгүй юу? Энэ бол төөрөглөс чинь. Тийм, тэрийг юу гэж хэлдэг вэ гэхээр намайг битгий устгаач гэдэг сигнал байхгүй одоо хавдрын. Яа тэгэхээр яг адилхан юм ингээд байгаа болохоор энэ чинь ингээд хавдар биш юм байна штэ гэдэг чинь. Тэнгүүд бид нэр яах вэ гэхээр хавдрын одоо дунд шатанд ч орсон юм уу, төсвөлийн шатанд ч орсон юм уу. Тэгэхээр ингээд нөгөө хүмүүс маань тархлаа чадамжийг муурчдаг. Ер нь бол ингээд тархлаа унаад хэлдэг байхгүй. Тэнгүүд интерферон өгөөд хэлэхээр яах вэ гэхээр тархлаа чадамж нэмэгдэж чинь тархлааны эсүүдээс сэргийгээд өгч чинь. Тэрнтэйгээ хамтраад нөгөө одоо энэ үлцийгээд байгаа гадаргуугийн урыг таних одоо тэрийг блок хийх юу одоо рецептор ингээд юу яачих юм гэсэн тавиад өччих юм гэсэн хийгээд өччих юм танаад одоо блок хийж чинь тэнгууд шууд хавдраа таниад эхэлж байгаа. Энд чинь хавдар байсан юм биш үү? Хэмжээ алах гэсэн үг байхгүй. Тэгэхээр юм combination therapy-г ер нь бол ингээд сүүлийн үед бид нэг амар ашиглаж байгаа. Ер нь дэлхийд ер нь combination therapy-г нэлээд ашиглаж эхэлж байгаа. Nano medicine-тай хамтарсан. Тэгэхээр энэ маань яаж нэхэр нэгт ингээд баг доосоор хоёр гэх юм бол side effect одоо багтайгаар хүмүүст хүргэж байна гэсэн. Тэгэхээр ирээдүйд бол хийм имчилгээний зардал бас ингээд 2-3 дахин багаснаа гэсэн. Хэрвээ энэ клиник руу ороод ирэх юм бол зүг. Ингэж үсэх байхгүй одоо ингээд хүний им уухад хүний килограмм жинд нь боддоо шүү дээ. Одоо им за би ингээд 50 кг жинтэй бай. Тэнгүүд одоо жишээ нь парацетамол бай л та. За парацетамолыг чинь одоо ингээд килограмм жинд нь 50 мг одоо килограмм бодож уулаа гэдэг л тийм. Гэтэл тэр яг гэхээр тэр чинь шууд ходоод нөрөл задарчиж шүү дээ. Тэгээ энгийн ингээд жишээ авахд тийм бол бид нар яг гэхээр тэрийг яг тэр спешиал одоо тэр таньж байгаа газарт нь л задруулсан гэсэн. Тэгэхээр бид ингээ хамгийн бага дозоор өгнө гэсэн үг байхгүй. Чи ингээ парацетамолыг 500 мг-аар уул та. Тэгээд чи хэрвээ 250 мг-аар уул чам яах вэ? Нөгөө side effect-үүд багасна. Багасна гэсэн. Энэхэнд өгж байгаа ачаал нь багаснаа л гэсэн. Тэгэхээр хэрвээ хийм имчилгээг бид нар одоо ингээ яг стандарт имчилгээний тунгаар өгөх. Тэгээд nano medicine-тай хамтраа 2 дахин бага тунгаар өгөх. Өөрчлөлт шал өөрөхгүй side effect нь. Тэгэхээр тэр хүний амьдралын чанарт нөлөөлж байна. Хоёр дахь нь бол иммун систем бага нөлөөлж байна. Яагаад тэгэхээр тэр нь одоо иммун системийг устгахгүй байна гэсэн. Өөрийн иммун системийг устгахгүй харин эсвэргээрээ хүний natural иммун системийг support хийж байна гэсэн. Тэгэхээр нөгөө талдаа энэ яг дархлааны систем хүний дархлаа гэдэг айгуу чухал зүйл бол гарч ирээд шүү дээ. Энэтэй холбоотой чи яг дархлаагийн бодит байдлаар им уухгүйгээр хамгийн сайнаар дэмжиж болох аргууд ер нь юу байх вэ? Ер нь бол хамгийн энгийн зүйл бол нойр. За. Тэгээд exercise. За дасгал хөдөлгөөн.
дасгал хөдөлгөөн, амьдралын эрүүл хэм маяг, цэвэр агаар. Тэрнээс илүүгээр иммун системийг бүүст хийдэг юм. Ер нь бол яг natural юм байхгүй. тэрийг орлох юм бол байх. Дархлааг дэмжин гээл янз бүрийн нөгөө витамины тэр ингээл байдаг штэ. Тэрэн дээр үйлс ямар үзэл бодолтой байдаг. Уухан зүг Би бол яг эсрэг байрсалтай байдаг ш. Яг нэг хүмүүс Монголд бол ингэдэг дархлаагаа дэмжиж байгаа гэж амар их хэмжээгээр ингээ витамин аваад хийдэг. Тийм тэгэл ингээд тусал тариа амар хийлэгддэг витаминтэй тусал тариа. Мэдээж энэ бол дархлаанд нөлөөлдөг, гэвэл нөлөөлдөг тийм хэрэгтэй витаминуудаа авч ийн мэдээж тэр бие организмд бол нөлөөлдөг. Гэхдээ тэр дараа нь тэр naturally одоо ингэж support хийснээс илүүтэйгээр одоо нөгөө дараа нь ингээд бид амар их ядралт өг. Бид амар их ядралт өгдөг. Тэгээд нөгөө naturally тэрийг нөгөө produce хийж чадхаа болгож. Зүг. Одоо жишээ нь энгийн одоо medical science-тай холбохгүйгээр тайлбарлах юм бол одоо ингээд хүүхэд байл та. Багаас нь бүх юм бэлдээд өгöd байл та. Бүгдийг нь амьдрах чадваргүй болчихно. Амьдрах чадвар муутай болно гэсэн. Адапт хийж чадахгүй байна гэсэн. Тэрнтэй юм ялгаагүй. Weak болно гэсэн. Хүн хэр ингээд гаднаас artificial юм аавн хүний бие юм бол weak болно. Тэр гаднаас ирж байгаа юм эсвэл мэдэл болно гэсэн. Наач ихтэй гоё юм байна. Тэгээ бид нэр эрүүл амьдрыг янз бүрийн юм хэрэглээл ингээл гэдэг тэр бол нэг шаардлагагүй. Бид нар нөгөө нэг чиний түрүүн хэлдгээр нэг 2 3 аргаар юм байдлаар дархлаагаа дэмжээл ингэж байвал эрүүл амьдрах боломжтой гэх. Бид нар ч нөгөө эрүүл за. Одоо жишээ нь энд бол ч юм уу одоо миний амьдарч исэн улсуудтай ингээ харьцуулахад хизээш тэр ингээд би ядраад ингээд тэнгүүд за витамин С гэдэг улстай би одоо инглишт бол таараагүй. Тийм. Манайханд бол ингээд жин common юм байгаад байгаа шүү дээ тий. Ер нь бол ингээд баран ингээд 20 хүүхдүүд хүртэл ингээ хийлгээ явж шүү дээ. Хэд ч тийм тэр чинь ингээд нөгөө хатгалтын тоог нэмэгдүүлж чинь инфекшн авах эрсдлийг нэмэгдүүлж байгаа. Гэтэл энд бол хизээш тийм баг. Эрүүл амьдрах чинь тэгээд нэг тал аюу сая хийсэн хитэн зүйлийг төвшүүлж хэлбэрхэн болчих гээд шүү дээ. Үнгүй юм байгаад бид нар л амар магадгүй нөгөөний чиний хэлдгээр ингээд нийгэмдэр чинь сошиал энэ төр гарч ирэл амар олон төрлийн мэдээлэл төөрөгдөл те. Тэнгүүтээ өөрийгөө жоохон чагнаал би нэг ингэхгүй болохгүй юм шиг байна. Тэгвэл энэ сайн гэсэн чинь энийг үзэл дээ гэл ингэдэг л ахал те. Тэгэл явдаг. Одоо болохоор үлцэн яг ямар чиглэлийн судалгаанд ажиллаж байна. Энэ өмнөх судалгаа бол яг судалгааны түвшинд яваад үр дүн гарцсан. Гэхдээ клиникл байдлаар туршигдаагүй гэж ойлгож байна. Зөв. Туршигдсан байгаа мó? Одоо тэр болохоор нэм clinical trial-д орсон. Тэр Stena-гийн хийгээд publish хийсэн байна. Судалгаа. Одооний судалгаа бол уушгины хавдар болон хэвлийн үндийн тархсан хавдар дээр юу нэг ажиллаж байгаа. За. Тийм. Тэрэн дээр яг гэхээр наномедициныг ашиглаад хим имчилгээтэй хавсарсан имчилгээ хийж байгаа. Тэр нь шинэ технологи гаргаж ирсэн. Тэрийг бид нар зөвөрлөх шинэ аргыг бүтээсэн. Тэгээд тэрийг бол одоохондоо хийлгэж болохгүй. Тэгээд ийм девайс бүтээгээд тэрүүгээрээ одоо имжилж эхэлсэн. Эхний шатны үр дүнүүд бол нэлээд сайн байна. Цоо шин зүйл гаргаад өмнө патент энэ дээр авцсан гэж хэлжсэн тийм. Патентаа бид нар 2 жилийн өмнө авсан. Тэгээд энэ судалгаа бараг 5 жил гаруй үргэлжилж байна. Тэгээд энэ жил ер нь бол эхний шатны судалгаа дуусаад хэвлэлтэнд орно. Яг анхнаасан бол чи яг судалгааны багт нь ороод ажиллаад ингэ явжсэн. Тийм. Энэ яг миний нэг доктор ажиллах үндсэн доктор ажиллах. Тэгэхээр наа чи бүр ингэ дэлхийд бараг яг энэ чиглэлээр одоо олон улсын хэмжээнд гарч ирж байгаа анхны судалгаануудын нэг гэж үнэлэгдэх юм тийм үү? Тэгж орж ирнэ. Бид нар нэг impact factor өндөртэй сэтгүүл хэвлэсэн 15-таас сэтгүүл сайн хэвлэсэн гэдэг мандар ревю байгаа. Тэгээд тэрний үргэлжилсэн судалгаа. Тэгээд энэ судалгаанд би яг 5 жил ажиллаж байгаа. Яг үндсэн судалгааны ажил. Тэгээд нөгөө докторууд маа одоо миний хувьд юм бол ганц прожектын дээр ажилладаггүй. Би яг ингээд давхар 3-4 прожектын дээр юу нь бол ажилладаг. Надаа хэдэн доктор оюутнууд байгаа, магистр оюутнууд байгаа. Тэгээд тэдний прожектыг бас юм давхар хянаад судалгаа хийгээ явдаг. Тэгээд үндсэн гэсэн судалгааны ажиллагаа төвлөрөөд яг үндсэн ажил бол яг тийм түрүүний одоо уушиг болон хэвлийн үндийн тархсан хавдар дээр ажиллаж байна. За одоо байгаа уушиг болон хэвлийн хүндийн тархсан хавдар дээр одоо байгаа эмнэл зүүн одоо арга техникүүд байгаа шүү дээ. Тэр хавдрыг эмчлэх аргууд яг юу болохгүй болохоор танай судалгаа гарч ирж байгаа. Энийг хэлж болохгүй юу? Болсон. Юу дутагдaltaй болохоор танах ямар орон зайг нөхөд гараад хэлж байгаа судалгаа юм. За ингэж байгаа. Одоо хэвлийн яагаад бид нар ингэ хэвлийн хүндийн
тархсан хавдрыг авсан бэ гэхээр хэвлийн хүндээ тархсан хавдарч ер нь бол 3-4-р шатанд онцлогдож байгаа имчилгээ баг байхгүй. Мэддэггүй. Тийм идэхгүй ер нь бол амар ховор. Сүүлийн үед болохоор HIPEC and PPEC гэдэг имчилгээ хэрэгжилж байгаа. Тэгээд HIPEC нь болохоор hyperthermic intraperitoneal chemotherapy. Тэр нь яаж байгаа гэхээр химийн имчилгээг химиг одоо өндөр одоо юм solution хийгээд одоо юм одоо физиологи усмалт хийгээд тэрийг хэвлийн хүндийг тэр чигт нь угаа гэсэн. За. Тэгээд тэр аппарат маань яадаг вэ гэхээр хэвлийн хүндийг 4 том юм одоо юу яа гэсэн үг хэсэг цугаа. Ого одоо юм probe юм 4 юм probe гэдэг байхгүй юу? Одоо юм төхөөрөмжийг ингээд 4 нөх үсгээд хэвлийн хүндийг том 4 нөх үсгээд тэрүүгээр ингээд даралттайгаар хэвлийн хүндийг угаана. Тэгээд эхлээд хавдраа түгээд тэрийг ингээд юу яа гэсэн үг хэвлийн хүндийг тэр чигээр нь химийн имчилгээтэй хамтар угаана гэсэн. Тэгээд тэрийг хаа. Тэгээд тэр имчилгээ маань яадаг вэ гэхээр хагалгааны дараа өндөр 3-аас 9 цаг үргэлжилдэг хагалгаа. Тэгээд хүн болгон орж чадахгүй. Яа тэгэхээр хэрвээ хэд өндөр одоо настай хүн байх юм бол хаалгааны дараах өндөрлийг дийлэхгүй. Тэгээд 3-4-р шатанд орчлогдсон ч гэсэн зарим хүмүүс давхар EDC одоо юугаа давхар одоо хурц өвчнөд байгаад тэр нь нөлөөлөх хэмжээнд бол тэр хүн тэр имчилгээнд орчихдоггүй. Тэгэхээр өвчтөн болвол ингээд нөгөө сонгож авч имчилгээ гэсэн. Орж болох боломжтой өвчтөн санал болгоод үүнээс бол хүн болгон тэр имчилгээг авахгүй гэсэн. Тэгээд PPEC гэдэг маань болохоор аэросол баядлаар хемодрагыг хэвлийн хүндээ цацдаг. Гэтэ тэр нь ингээд нөгөө юу яадаг гэсэн. 2 probe гэдэг одоо HIPEC-ээс бодвол баг одоо хаалгааны дараах өндөрлөл баг. Одоо 2 жижигхэн одоо хаалгааны нөх үсгээд тэрэндээ тэр төхөөрөмжөө оруулаад ингээд цацна гэсэн байна. Аэросол баядлаар нөгөө хамар ингээд нөгөө хамрын талаар цацдаг шүү дээ. Яг тийм байдлаар ингээд цацсан гэсэн. Тэгээд тэр маань яах вэ гэхээр нөлөөтэй ч гэсэн юу яадаг. Тэр газраа л ингээд яг хэсэг тэр цацсан газраа л химийн одоо drug штэ. Им нөлөөлөл үзүүлж ин хэсэг тэр газраа тийм хэсэг газраа л нөлөөлнө гэсэн. Тэгэхээр юу side effect гэдэг. Тэгээд хэсэг газарт л нөлөөлж байгаа учраас анх бол энэ имчилгээ гарахтаа бүтэн одоо тэр хэвлийн хүндийн тархсан хавдарч нөлөөлдөг юм байна гэж бодсон чинь дараа судалгаагаар гарч ирээд үгүй наа чи хэсэг газартаа л нөлөө одоо энэ чинь имийн хөрөнгөлөгчдөг юм байна. Тийм болохоор нөлөө бас багтай. Тийм болохоор ингээ энэ хоёр имчилгээ дэлхийн стандарт байгаа байхгүй юу? Ер нь бол зөв имчилгээ. Гэтэл тэрийн нөхөх имчилгээ хэрэгтэй болоод байна шүү дээ. Тэгээд манай судалгаа болохоор ямар санаатай гар ихлүүлсэн гэхээр энэ хоёроос ингээд ер нь бол ингээд санаа аваад ийм өндөр одоо инвазивтэй хаалхааг яаж одоо non invasive аргаар имээ түгэх вэ? Тэгээд бид нэг ийм конференс сууж ирсэн. Тэгээд тэнцэнээс юм ID авсан. За. Тэр нь ингээд олон улсын ингээд хурал сууж ирсэн чинь тэр хурал дээр нэг профессор одоо манай тийм одоо техниктэй төстэй техникээр хавдрыг имчилж ирсэн. Тэгээд бид нар ингээд профессортой бид нар ярьсан. Яагаад тийм одоо бид нар тийм юм хийж болох вэ? Бид нар одоо ийм тэрийг ингээд бид нар нэг юм техник бүтээсэн байгаа. Тэр техникийг бол одоохондоо хэлж болохгүй. Яа тэгэхээр нөгөө яг судалгаа маань яг паблиш хийгдэг байгаа учраас тэр техникийг ашиглаад бид нар имээ одоо хавдрын түвшинд хүргэх боломжтой юм байна. Тэгээд энийг өмнө нь ингээд хүмүүс судалгаа хийж исэн юм ингээд үзээд хэрвээ тэр ингээд мэдээж одоо бид нар ийм scientist одоо хүмүүс байна. Тэгээд бид нартай адилхан хүмүүс гэсэн тийм ID авсан байгаа байхгүй юу? Тийм болохоор ингээд одоохондоо бол тийм судалгаа хийдэг байгаа юм байна. Бид нар бол одоо speed up хийх хэрэгтэй юм байна шүү. Гэж судалгаагаа хийж эхэлсэн гэсэн. Тэгэхээр танах бол хамгийн анхных юм. Тийм ер нь бол хамгийн анхных юм. Одоо яг тийм nanoparticle-тэй combination therapy-г тэр device-аар дамжуулаад хавдаг түргэж байгаа анхны одоо юу гэсэн судалгааны групп гэсэн. Тэгэхээр та одоо судалгааны үр дүн хэрвээ клиникт ингээд туршигтаад амжилттай болох юм бол өмнөх дөрчсөн нөгөө хоёр арга хэрэгслээс гарч байгаа хүндрэлүүд байхгүй болно гэж ойлгохгүй юм байна. Зөв. Тийм гэсэн. Хаалгааны дараа хүндрэл байхгүй, тэгээд нас заахгүй, тэгээд дээрэс нь хим имчилгээний тун багсан гэсэн. Тэгэхээр өвчтөнд нэгт аюул багтай, хоёр дахь юм бол сакогийн хөвд хүндрэл учруулахгүй, гурав дахь юм бол одоо нөгөө өвчтөнгийн ирээдүйн амьдралын сайжрах гэсэн. Одоо хэрэглэгдэж байгаа хоёр аргаас илүү үр дүнтэй байж таарах байх мэдээж тий. Тийм. Тэгэхээр тэр одоо
тэр одоо хайпек юм уу пайпек имчилгээ чинь ер нь бол ингээд орж ирээд ингээ 15 жил гаруй болсон имчилгээ ахгүй юу. Тийм. Тэгэхээр тэр чинь яг нөгөө эд одоо клиник дээр л авч имчилж байгаа гэсэн. Тэр ирээдүйд бол тэр маань тэр том пробууд тэр том техникүүд чинь жижигсээд тэр хүмүүст ч гэсэн хэрэгжилж байгаа эмчтэй ч гэсэн easy болоод эхэлнэ л гэсэн. Тэрэн дээр бид develop хийж байгаа гэсэн. Тийм бас нэг талаас. Яг клиник туршилтанд ороход хэр удаа хугацаа шаардлагатай. Дахиад нэг 10 жил байгаа. Тэгэхээр чи энэ судалгаагаа дахиад 10 жил одоо 10 жил хамгийн урттай 10 жил үргэлжлүүлнэ гэсэн үг үү? Сайжруулаад энэ болол ингэж одоо би ингээд эмчилгээгээ баталчлаа тий. Докторийн ажил маань яг гэхээр би нэг шинэ innovation treatment авсан байна. Тэр маань ингээд амжилттай байна. Тэрийг би publish хийчлээ. Би олон улсын хэвлэлт хэвлүүлчих юм бол за би ингээд докторийн зэрэг авчиж байна. Ямар ч гэсэн би дэлхийд үнэлэхээр одоо хэмжээнд би ингээд докторийн зэргийг авчиж байна. Дараа нь хэрвээ одоо профессор маань ой одоо чи энэ прожектыг цаашаа үргэлжлүүлээд ингэхүү одоо ингээд надад ажлын санал явах юм бол окей цаашаа үргэлжлүүлнэ. Хэрвээ би одоо энэ дээр үргэлжлүүлэхгүй гэх юм бол дараагийн хүн дараагийн докторийн ажил ч юм уу болох боломжтой байхгүй. Энэ патент нь болохоор танаа сургууль дээр өмчлөгдөж байгаа гэсэн үг байна. Сургууль дээр. Зөв. Ерөнхийдөө гол илүүлсэн хүмүүс бол танаа баг хамт болно. Гэхдээ эн чинь үнэхээр үр дүн тагийг ингээ харцсан бол угаасаа үргэлжлүүлээд тэгээд яг судалгааны ажлын бэлэн болоод за клиник туршилт хийхэд ерөн бол бүрэн боломжтой юм байна шүү гэх юм бол тэгээд тэрний дараа чинь одоо техник технологийн бусад хүмүүс нь орж ирээд нөгөө төсөл хөтөлбөр collaboration work ажиллаад хин тэрэн дээр ингээд develop хийх үү тий. Тэгээд ажиллана гэсэн. Манай нөгөө committee member чинь миний committee member болохоор манай сургуулийн захирал ахгүй юу? Маахаар бол комисс юм биш үү? Тийм докторийн ажлыг хамгаалуулж байгаа комисс гэх юм тийм. Комисс бас Монгол үг шилтэй орсон би заа юм. Манайхаар бол хороол юм байна те. Тийм л юм байна. Сайн мэдгүй Монгол яадаг мэдгүй. Тэгээд тэр нь манай сургуулийн захирал ахгүй юу? За. Тэгээд манай сургуулийн захирал ч болохоор нөгөө хүүхний одоо triple negative breast cancer-ийн BRCA1, BRCA2 хоёр чин дээр ажиллаад тэрэн дээр одоо анх нэг үйл ажиллагаанд нь оролцож исэн профессор ахгүй. Тэгэхээр ингээд яг хавдрын чиглэлээр нэлээд нэрсэн хүн. Тэгээд тийм болохоор бид нарт ингээд санал тавьсан чи одоо ингээд ер нь ингээд судалгаан дээр үр дүн авсан бол клиник тэр руу шууд орооч. Энд чинь ингээд нэг хүний ч гэсэн амиг чи авна шүү дээ. Ингээд эцсийн шатандаа орсон хүмүүс бол ямар ч имчилгээ хийхэд бэлэн байдаг шүү дээ. Ядаж нэг хүн дээр чи клиник trial ороод үзээч ихний үр дүнгээ аваач. Үнэхээр одоо надад ингээд нэг өдрийн ч гэсэн одоо амиг хэрэгтэй байна. Нэг өдөр гэсэн илүү амьдмаар байна гэсэн хүмүүст чи яа танаа багийнх нь гээд орчлохгүй байгаа гээд тийм санал бол тавьжсэн. Тэгэхээр ер нь бас манай нөгөө сургуулийн захирал бол ер нь clinical trial руу оруулах юм сонирхолтой. Тийшээ тэгээд судлаачд маа тийшээ орох дурггүй байд юм уу? Яг яадаг юм? Юу саад бэрхшээл болоод байдаг. Ер нь одоо clinical trial чинь маш их одоо нөгөө документуудыг бүрдүүлдэг байхгүй юу? Хүний этикийн юм. Тэгээд нөгөө этикийн хорооноос авсан тодорхойлолт. Тэгээд тэр хүн дээр хийж болох судалгаа юу юу. Тэгээд тэр хүний нөгөө зөвшөөрлийн хуудас мөц гэдээ маш их юм болно. Хэрвээ тэрэн дээр бас ямар нэгэн асуудал үүсэх юм бол өөртөө ч гэсэн өөр тийш явах боломж байгаа байхгүй юу? Тийм болохоор энэ чинь хүний амьтаа хариуцж байгаа болохоор ер нь ингээд сайн бодож ич явахгүй бас хэцүү. Хайртай нөгөө үр дүнгийн сайн харахгүй. Нилийн сайн бодож судалгаа хиймээр л юм байна. Гэхдээ л яг клиникл одоо юу болоо судалгаа руу оруулаад туршаад тэгээ үр дүн гаргана гэдэг бол зөвхөн судалгаа хийгээд үр дүн гаргахаас дахиад нэг өөр шат. Тийм ер нь бол дахиад нэг өөр шат. Клиник trial орчих юм бол эн чинь цаашдаа юунээр индустрид орох боломжтой гэсэн үг. Тэр энэ маань цаашаа гарах боломжтой. Эсвэл тэр техник маань одоо клиникт нэвтрэх боломжийг өгж байна л гэсэн. Би бол танаа баг бол чамайг бүр ингээд клиник trialд оруулаад бүр ингээд индастри юу оруулж ирээд бүр ингээд яг имчилгээнийх нэг арга хэрэгсэл хэлбэр батал нь яваасаа гэж бодож байна. Монголоос ингээд нэг гоё судлаач гарч ирээд судалгааны үр дүн эцсийн шат хүртэл нь явбал эн чинь бас амар том ахис төвчлэх байхгүй тий. Тийм баярлалаа. Яс боломж бол байгаа. Гэхдээ тэрийг бол сайн хэлж мэдэхгүй байна. За ойлголоо. Ойлоо ямар ч гэсэн судалгааны ажлууд дээр нь ярилцлаа. Би бол яг мэдээ гэсэн юм одоо мэдлэг хүмүүс ч бас тодорхой хэмжээнд өгөөчтэй байх. Сүүлийн судалгаа бол бүгдийг тэрнгүү ойлоос ярьж болохгүй болчиход штэ юм бол тий. Чи болохоор боловсрал гэдгийг яг юу гэж ойлголттой явдаг. Яагаад тэрэн хүн боловсрал эзэмших хэрэгтэй юм бэ?
Тэгээд энэ талаар л хоёлаа ярьсан. Яг өмнө яг яриа эхлэх өмнө баг хоёлоо Монгол болон Тайваны боловсролын талаар жоох ярьсан байх. Боловсролыг зөв эзэмших юм бол тэрийг ингээд өөрт хэрэгтэйгээр ашиглах боломжтой нэг юм түлхүүр байгаа хгүй. Дэлхийн хүмүүс ингээд өөрийгөө таниулах, дэлхийд ингээд гарч гэж бодож байгаа. Ядуу буруу орнуудыг ингээд хараад байхаар, судалгаануудаас хараад байхаар тэгээд боловсролын түвшин муу байх тусмаа хөгжих чадвар муу, өсөлдөх чадвар муу. Тийм болохоор өөрсдөө хамгаалж чадахгүй байна л гэсэн. Тэгэхээр боловсрол бол хамгийн чухал зүйлүүдийн нэг болов гэж үзэж байна. За одоо мэдээж хоёлаа нөгөө Тайванд амьдарч байгаа болохоор яг орчныхын талаар тодорхой хэсэг юмнуудыг яриад тэгээ подкаст өнгөрлөе гэж бодож байна. Тэгээд Тайванд ингээд амьдрахаар ирэх хэр юм бэ? Орчин яаж ийн, зардлууд ямар хөө гарч ийн. Үнэхээр одоо хүмүүс Тайван бол боловсролын чанар өндөр хөгжилтэй ингээд баян орн гэхлээр тэр амьдралын зардлууд тийм өндөр гарч байна те. Энэ талаас хоёлаа бас зөвлөгөө өгөө, мэдээлэл өгөө явууч. За тий. Амьдрах зардал гэх юм бол харьцангуй одоо нөгөө бусад орнуудтай харьцуулбал хямд тэгээд хоол хүнс нь хямд, байрны төрөөс нь бас боломжийн. Тэгээд сурах орчин энэ төр айгуу дайггүй. Тийм болохоор ингээд тэрэн дээр ингээд санаа зовох зүйл байхгүй. Тэгээд ажил хийж байгаа учраас тэр нь ингээд тэр зардлуудаа бүгдийг нь юу яадаг, cover хийдэг. Тийм. Тэрэн дээр бол ямар ч асуудал байхгүй. Тайван бол ингээд хамгийн safety тэгээд аюул одоо улсуудын нэг. Тэгээд хүмүүс нэг аюулсаа хүндлэх тусархан хүмүүс байдаг. Ерөнхийдөө яг Тайванд ингээ амьдрахлаар амьдралын чанар айгүй өндөр. Бараг Европын орнууд байгаа шүү дээ. Америкийн орнууд энтертэй харьцуулахад ижил түвшинд байдаг. Гэхдээ энтэйгээ харьцуулахад нөгөө нэг гарч байгаа зардлууд яг тэр түвшинд адилхан өндөр байд юм уу гэхэлэр үгүй байдэн шүү дээ. Тэр нь бол зардал айгүй бага. Одоо авч хэрэгжилж байгаа нь чанартай мөртлөө нэгж үлдэх нь айгүй бага тусдаг тий. Үлцгийн хувьд одоо цаашдын зорилго юу вэ? За одоо удахгүй ингээд докторийн ажлаа дуусгах чинь цаашид яа гэж бодож байна. Хит хитэн нөгөө ажлын саналууд байгаа. Тэгээд тэмцэнээс харж агаад хамгийн боломжтой өөрийнхөө хүсэж байгаа ажилдаа л орно гэж бодож байна. Тэгээ яг судалгааны чиглэлээр бол шууд хамгаалж явах байх. Цаашдаа. Тийм. Сонирхоод асуухад ингээд судалгаа хийж агаад клиниклөө жишээлбэл мис засалж юм уу ингээд орохлоор докторийн түвшиндээ хамгаалчлаа шүү дээ. Энэ хүмүүсээс хэр хэмжээний хугацаа шаардах вэ? Яг ямар замыг туулах вэ? Одоо ингэж нөгөө хэрвээ одоо хаалгаан дээр зөвсдөг хүн байж одоо энэ судалгааны чиглэлээр орчлоо л та. Тэгээд судалгаанаас буцаад клиник рүү орохоор нэгт нөгөө гарын өвдөө тэгээд нөгөө гарын хурд тэр ингэж нөгөө юу яхад хугацаа ордог. Маш их хугацаа ордог. Доор хаяж нэгээс 2 жил бол шаарддаг клиник дээр гараад. Тэгээд бүх одоо эмчилгээнүүд бас өөрчлөгдөж байгаа. Мэдээж нөгөө дагаад эмчилгээнүүд өөрчлөгдөж байгаа. Тэгээд шин техникүүд нэмэгдэж байгаа. Тэгээд тийм болохоор нөгөө нэг тэр нь дасан зохичих гэж бас нөгөө хугацаа орноос 1-2 жил тийм зовлттой скиллээ сайжруулад буцаж клиник рүү орно гэвэл. Зүг. Чи болохоор яг судалгаа хийхээ хажуухаар нөгөө судалгааны юмнуудаа баттахаар тодорхой хэмжээний бас эмнэлэг дээрээ энэ заслуудын тэр дээр ороод явдаг байх тийм. Тэгээд ороод яг тэн дээр ямар процесс үүсдэг. Хоёлаа ингээд яг дуусгая за. За тэрэн дээр болохоор ингээд бид нар болохоор ингээд нөгөө collaboration work хийгээд тэгээд эмнэлэг болон судалгааны байгууллагууд хамтарсан ажиллагаа хийдэг. Бид нар нөгөө ингээд хамт явж байгаа болохоор хавтрыг нь аваад тэрнээс нөгөө нэг өвчнүүд дээр нөгөө юу яадаг зөвшөөрөл аваад одоо би таны одоо авсан одоо эдээс ийм судалгаанд хийж байгаа нэг зааж болох гэдэг нөгөө эдийн зөвшөөрөл аваад тэгээд хавтрын авчид буцаад нөгөө лабтай авчираад тэрэн дээрээ туршилтаа хийдэг. Зарим нь бол ингээд одоо жишээ нь хулганы өндөвчний хавтар ч юм уу хулганы одоо уушны хавтар ч юм уу тэрийг одоо амтан дээр юу яагаад суулгаад тэгээд тэр хавтар ургана шүү дээ тий ургаад томорно тэнгууд нь имчилгээг хийж эхэлдэг. Тийм олон янзаар явдаг. Тэгээд тэр хулган дээр юм уу бид нар ихэвчлэн хулган харах туулан дээр юу нь бол туршилтаа хийдэг. Яагаад тийм бэ нэрээ? Яагаад заавал хулган юм бэ? Яагаад заавал хулган дээр туршилт хийд юм бэ? Ер нь бүхэл туршилтууд. Ер нь л энэ чинь мамал одоо амтшуудыг хүнтэй төстэй процесс нь хүнтэй төстэй. Тийм учраас хулган дээр нэгт хийх юм бол антамын хувьд төстэй reaction адилхан тэгээд өртөг багтай. Үржих чадвартай. Тийм болохоор бид нар маш олон одоо тооны туршилтанд оруулах боломжтой гэсэн. Тийм. Тэгээд сонирхолтой байгаа зү дээ. Тийм амар сонирхолтой. Би бодол хийдэг ус яагаад заавал хулган юм бэ? За маш их баярлалаа үлзээ. Тэгээд өглөө хүлээж аваад өөрийнхөө судалгааны ажил туршлагуудаа ингээл талан гоё чөлөөт хуваалцсан баярлалаа. Чиний ярианаас маш олон
Монгол залуучууд урам зориг аваад энэ чиглэлээс суралцаад магадгүй чамтай холбогдоод зөвлөгөө мэдээлэл аваад ингээд бас гоё амьдралын замдлаа гоё эхлүүлэх байх гэж бодож байна. Тэгээд чамд бол дараач одоо судалгаа шинжилгээний энэ ажлууд өндрөөс өндөр амжилт хүсье. Би бас ингээд бахархаад сууж байна. Тэгэхээр олон улсад төдийлөн бас ингээд нийтлэгдээгүй судлагдаж амжаагүй судалгаанууд дээр ингээд Монгол оюут нь орцсон багтан ингээд ажиллаад ингээд явж байгаа гэдэг бол маш том гой зүйл санагдчих юм миний хувьд. Тэгэхээр цаашдаа бас ингээ олон гой шинэлэг судалгаанууд дээр ингээ ажиллаараа тий. Энэ эрүүл мэндийн салбарт яг энэ ажиллаж байгаа салбартаа бас олон одоо онлууд гэдэг юм уу тий. Гой үр дүнгуудыг гаргаад энэ хүн ардын эрүүл мэндэд маш тустай зүйлс хийгэрэй гэж хүсье өрөөе. За баярлалаа. Баярлалаа. Баяр таа. Баярлалаа.